Монголд одоогоор тулгамдаад байгаа хоёр том асуудал байна. Нэгдүгээрт бид үзэл санааны хямралд орсон. Үзэл санааны хямралд орсон. Жишээлбэл академич Солов Сүрэнгүй наран гэрлийн судалгаан дээр байдаг. Хятад хүнийг сайн ухах юм бол цаанаас нь күнзийн суртал гарч ирд юм аа. Тийм учраас хятадын төрийн бодлогыг ойлгох гэвэл күнз. Японочдыг сайн ухах юм бол цаанаас нь бүшдөө самурай гарч ирдэг. Хариуцлага гэдэг зүйлийн тухай гарч ирдэг. Японоор кёгун гэдэг үг гарч ирдэг. Харин Орос болон Зөв Европуудыг сайн ухах юм бол үнэн алдартны гүн ухаан хийгээд рицарын соёл гарч ирдэг. Харин Баруун Европ хийгээд Америкийг сайн ухах юм бол цаанаас нь Библийн ёс суртахуун гарч ирдэг. Тэр аливаа улс үндэстний төрийг тогтоодог тэр үнэт зүйл бол тодорхой философи буюу гүн ухаан дээр зөвлөлдөг. Монголчуудад юу вэ? Боротож болзоондоо бүх хождээ, хуртаж хуралдаа бүх хождээ. Монголчууд заа андгартан буюу гэж гიშгвэл газар хэлвэл үг гэсэн зарчмаар явсан. Хизээч Монголын төрийн албанд тосон зүлгүүр усан гулгуур шиг баяр сүргүй хүмүүс явдаггүй байсан гэдгийг Монголын түүх гэрчилдэг.